Византийн эзэнт улсын газар нутаг 6 дугаар зууны үед газрын зургийг анхааралтай ажиглаарай. Византийн эзэнт улс 527 онд Бүдэг Чернелийн агаанаар газар нутгийг тодруулсан байна. Балканы хоог, Константинопол хот, Бага Ази, Антиохи, Кипр, Сир, Иерусалим, Крит, Апин, Египтийн газар нутгийг хүрэлсэн байна. Юстин хааны байлдан дагууллаа. Вандал улсын газар нутаг, Сицил, Италийн газар нутаг, Италийн төв хот Ренаво мужи, Грекийн газар нутгийг эзэлсэн. Юстины хааны эзэлсэн улсууд ногооноор тодруулсан байна. За ингээд Европын газрын зургийг газар нутгийн ихэнх хэсгийг нь эзлэж авсан байна. Дараах асуултанд хариулаарай. Газар зүүн зургийг ажиглан 395 онд Ромын эзэнт улсын задарлаар Византийн эзэнт улсын бүрэлдэхүүнд үлдсэн мужуудыг заана. Асуултаа бичиж аваарай. Баруун Европт зүүн Ромын эзэнт улсыг Византийн эзэнт улс, хүн амыг нь грекүүд гэдэг. Эзэнт улсын албатууд өөрсдөө ромчууд, грекээр Ромей, харин улсаа Ромын эзэнт улс гэдэг байсан. Византад газар тариалан гарууллалын эртний төвүүд бий болсон. Олон хот бий болсноос хамгийн томд орох нь Константинопол хот, Александрийн хот. Баруун Европын орнуудаас ялгаатай нь Визант нь дангаар захирах эзэнт нэгдсэн улс байсан. Константинопол хот тэр үеийн Византийн эзэнт улсыг үндэслэн байгуулагч Ромын их Константин хаан 306-аас 337 он хүртэл оршин тогтнож байсан. 395 онд Посейдон хааныг нас нөхцсөний дараа Ромын эзэнт улс, баруун Ромын улс, Константинополь нийслэлтийг зүүн Ромын улс буюу Визант улс гэж хоёр хуваагдсан. Баруун эзэнт улс Апины хоог, Адриатик тэнгис, Итали, Испани, Франц, Германы газар нутаг багтдаг. Зүүн эзэнт улсад 4-р зууны эзэмшил нутаг, Европ дахь Балканы хоог, Кримийн хоог, Бага Ази, Кавказын газар нутаг, Сир, Палестин, Египт, Крит, Кипр, газар дундын тэнгисийн арлууд багтдаг. Константинопол хот тухайн үед загалмаатны шашин маш их дэлгэрсэн. Шашин шүтлгийн үед загалмаатны шашин шүтлэгтэй. Константинопол хотод олон давхар орон суугчид баригдсан. Хотын гудамжуудыг эртний грек Ромын уран баримл, номон хаалга, усан оргилуураар чимэглэсэн. Византийн хотуудад шилэн сав суулга, торог, гоё чимэглэл, папирус үйлдвэрлэх, гар урлалын салбарууд маш их хэмжээгээр хөгжиж, хотын зах дээр Испаниас Хятад хүртэлх газрын худалдаач суулгадаг. Константинопол хот Европ Азийг холбосон алтан гүүр гэж нэрлэгддэг байсан. Византийн худалдаачид өрн дахинд тансуу хувцас, гоё жимглэл, халуун ногоо, үнэт дарсан, зэр зэвсэг, сав суулга, шашны эзүүс, бурхны хүрэг зэргийг худалдаалдаг байсан. Худалдаа ярилцлага эрхлэхээс гадна хамгийн чухал зүйл нь бол алтан зоос байдаг. Тухайн алтан зоосыг хааныхаа хөрөг зургаар чимгэлсэн байдаг. Энэ алтан зоосыг номисма гэж нэрлэдэг. 455 г жинтэй байсан. Византийн соёл боловсрол. Византад маш их хэмжээгээр сүм хийд баригдсан. Сүм хийд баригдахаас гадна эмнэлэг, баг дунд сургууль, цэцэрлэг, яруу найраг, Эзофийн үлгэр,
шинжлэх ухаан, одоо орны судлал маш их хөгжсөн. Грекийн гал нефт тавирхан хол зориг грекийн галыг бүтээж дайн тултаанд хэрэглэдэг байсан. Юстиниан хааны үеийн Византын эзэнт улс 527-оос 565 он. Юстиниан хаан Ромын эзэнт гүрний газар нутгийг сэргээх зорилгоор аян дайныг эхлүүлсэн. 534 онд Хот Африкийн Вандал улсыг эзэлж дараа нь Сицили арлыг эзлээд Италийн ихэнх хэсгийг эзлэж авсан. Италийн мужид нь Ренамо муж. Энэ мужийг байгуулсан. Испаний өмнөд муж Гибралтарын хоолыг нэгтгэсэн. Юстиниан хааны эртний Ромын хууч нарын бүтээлийг цуглуулж эмхтэн гаргасан нь орчин үеийн олон орны иргэний хуулийн үндэс болсон. Эзэн хаан Юстиниан хаан эзэнт улстай олон шинжлэх хийсэн. Эзэнт улстай даяар олон сүм бэхлэлд ордон байгуулсан. Юстиниан хааны хамгийн гайхамшигтай байгууламж Константинопол хотдох гигин Софи сүм. Тухайн сүмийг 537 онд барьж дуусгасан. Сүмийг хэрхэн яаж барьсан бэ? Сүмийг ховор гантдаг чулуугаар доторлож залмаатны шашны бэлэгдэл хээ уулз бүхий шигтгэмэл зураг бурхны хөргөөр чимгэлсэн. Сүмийн бөмбөрийн оройн диаметр нь 31.5 диаметртэй. Бөмбөрийн оройг тойроод маш олон цонхнуудтай. Дээд хэсгийг нь алтаар хүрээлж чимгэлсэн байдаг. Одоо хүртэл энэ дурсгал нь Византад байдаг. Зургийг анхааралтай ажиглаад өгөгдсөн асуултын дагуу хариулан бичээрэй. Шигтгэнийг юугаар хийж байсан бэ? 2. Шилтгэний гол онцлог шинжийг тодорхойлон бичнэ. 3. Шилтгэнийг ямар зориултаар хэрэглэж байсан бэ? Асуултаа бичиж аваарай. Бүгдээрээ хамтдаа хариулцгаая. Эхний асуулт: шигтгэний гантэг чулуугаар тоосгор чимгэлсэн байдаг. 2 нь шигтгэний онцлог нь бөмбөр орой номон хэлбэр бүхий байгууламжтай. Ямар зориултаар хэрэглэж байсан бэ? Уран зураг, шигтгэмэл зургаар чимглэж зурсан байдаг. Византын эзэнт улсын нийгмийн зохион байгуулал. Эзэн хааны захиргаанд бүгдээрээ байдаг байсан. Сурвалжнуудын зөвлөл, айран флотыг байгуулсан. Мужийн амбан захирагч. За ямар үүрэгтэй бэ гэхээр газар тариалан эрхэлж байгаа хүмүүсээс алба татвар авдаг байсан. За үүний зэрэгцээ яам газруудыг байгуулсан. Константинополийн хамлам, сүмийн чуулган, хамлам, сүмийн стандарт, сүмийн хэд өдөртөгчдийг бий болгосон. Византын эзэнт улсын задрал. Юстиниан хааны үд басны дараа Византын эзэнт улс олон жилийн турш Славян араб төргүүдийн товтлогоонд өртөж залмаатны аян дайны хүлд нэрвэгдсэн. 6 дугаар зууны ихэнх үед славянчууд Византын эзэнт улсад довтолж Славяны зарим газар Балканы хойгоо Македон, Грекийн мужид сүрсэн. 7 дугаар зуунаас Византын өмнөд талаас арабууд довтолж тэд Палестин, Сир, Египтийг булан эзэлж Хойд Африкийг бүхэлд нь эзэлсэн. Византын мэдэл зөвхөн Бага Аз, Балканы хойгийн өмнөд хэсэг,
Италийн зарим мужууд үлдсэн. Энэ үед Византийн эзэнт болсон газар нутгийн хэмжээ нь 3 дахин багасж бусад газар нутгаа славянчуудад алдсан. Оросууд төр улсаа байгуулсан. Баруун, өмнөд, зөв славянчууд гэж 3 хуваагддаг. Зөв славянчууд 1-р мянган сүлжээр хүчирхэг засаг нэгдмэл хөлтэй төр улсаа байгуулсан. Энэ үйл явдал хэрхэн өрнөсөн бэ? Зөв славянчуудын нийгэмд ямар өөрчлөлт гарсан бэ? Зөв славянчуудын нутгийг Орос гэх болсон. Энэ нэршил нь Скандинав гаралтай хэдийж Зөв славянчуудын анхны төр тулсын нэр болсон. Зөв славяны умард хэл варягуудын тулгаанд байнга өртөж, Орост Скандинавын дайчин викингүүдийг варягууд гэнэ. Бид нар өмнөх хичээлүүдээр варягуудын тухай үзсэн. Викингүүд варягууд гэдэг нь нэг утгатай үгийг хэлж байна. Мал аж ахуй. Мал аж ахуй эрхэлж өхөр хон ямаа гахаа агт мордыг өсгдөг. Зөв славянчуудын амьдралд зүгийн аж ахуй, загшлах ан ав гол үүрэг гүйцэтгэдэг байсан. Ан хийж хоол хүнсэндээ нэмэрлэхээс гадна ангийн арьс үсээр хувцас хийж өмсдөг. Суусрын арилжааны гол хэрэгсэл байсан тул хожим мөнгийг хүн суусар гэж нэрлэсэн. Сайн чанарын төмрийг зутгаж зэр зэвсэг хийдэг байсан. Зан чанарын хувьд ямар хүмүүс байсан бэ? Славянчууд хонгор шаргал үүстэй, улаа бутарсан хацартай, саарал нүдтэй, биерхүү өндөр нуруутай, тэсвэр хатуужилтай хүмүүс байсан гэж сурвалжид тэмдэглэсэн байдаг. Маш олон бурхтыг шүтдэг байсан Аянгийн бурхан Перу. Тэдлээс авдаг галын бурхан зэрэг байгалийн дал хүчиндүү зүйлд итгэдэг байсан. Мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалан бас эрхэлдэг байсан. Тэдний нутаг ихэнхдээ өтгөн ойгоор хөвчөөр хучигдсан байдаг. Модыг завчиж унгаж, тайрцыг нь ухан аваад шатаасан хөрсөө бордоо болгож 20-3 жил ашигласны дараа талбайгаа орхиж өөр газар шилждэг байсан. Тэд улаан буудай, хүүх буудай, шар буудай, овёс, гурвалжин буудай, вандуй, шош, майланх зэргийг тариалдаг байсан. Ногооны талбайдаа улаан манжин, сонгон, байцаг тариалдаг. 6-р зууны үед славянчууд хөршийн хүүгээрээ амьдрах болсон. Ингэснээрээ хамтын өмчт бий болсон. Гэр бүлийн тэргүүн бүр вэчи хэмэх ардын уралд оролцож чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ. Есдүгээр зууны үед худалдаа өргөн хөгжиж, варягаас гэрээ хүрэх зам худалдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Зарим Визант улсад ангийн арьс үс, зүгийн бал, лав, боол арилжээж, үнэт даавуу, торог, мөн дарс, жимс, халуун ногоо зэрэг тансаг бараг авчирч байсан. Хар тэнгисээс Балтийн тэнгис хүртэлх худалдааны сүрэнгууд бий болсон. Худалдаачид хотод орон байр, бараа агуулгах газар байгуулж, жингийн худалдаа зохион байгуулдаг. Оросууд Константинопол хотыг Цагрит буюу хаан хот гэдэг Грекээс Варяг хүртэлх зам. Газрын зургийг анхааралтай хараарай. Илүүчүүд 9-10 дугаар зууны славян аймгийн холбоо. За энд тодруулсан байна. Бороор илүүчүүд Эртний Орос улсын төв тухайн үед 2 төвтэй байсан.
Новгород, Киев гэсэн хоёр төвтэй байсан. 862 онд варягуудын захиргаанд байсан зөв славянчууд тэдэнд алав хөвчүүд төлгөө зогсоосон. Энэ үед варягуудын таж Юрийх Новгород хотыг байгуулсан. Новгород хот. Үүний дараа 9-р зууны үед варягийн тайж Аскольд Дирнар Киев хотыг үндэслэн байгуулсан. За улаанаар тасалсан зураас нь болохоор варягаас грек хүртэлх худалдааны зам эхэлж байгаа. За эндээс ингээ худалдааны зам явж гин таслана. Хаанаас хаа хүртэл ямар хотуудыг дайрдаг байсан бэ гэдгийг бичсэн байна. Пиним булангаас Нева, Лодог нуура, Волхов, Илмийн нуураар дамжаад Ловог голо, Барон Днепр, Днепрээс хар тэнгист хүрээд Цагрид буюу Константинополь хот хүртэл худалдаа ярилж ярилдаг байсан. Гэрийн даалгавар Орсын вангуудын болон үйл ажиллагаа сэдвийг уншаад хүснэгтийг нөхөж бичих номны 49-р үзсэн. Тухайн сэдвийг унсны дараа хизээ, хаана, хэн, ямар үйл явдал болсон бэ гэдгийг хүснэгтэд өгж бичин. Даалгавар 2 сурвалжийн мэдээг уншаад асуултууд хариулах. Хичээлээ тэмдэглэж аваад гэрийн даалгавраа багштай үзүүлээрэй. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.